Хөдөө аж ахуйн салбарын инновацийн тогтолцооны асуудлыг мөн салбарын хүний нөөцийн асуудалтай холбоотой одоо ихтгэл хэлцэж энэ одоо арга хэмжээнд оролцож байна. Нийт одоо хөдөлмөрийн зах зээл дээр ажиллагчдын 40%-ийг хөдөө аж ахуйн салбарын одоо хөдөлмөрийн гол хүч эзэлж яадаг. Маш их байгаа үстэй хөдөө аж ахуйн салбарт 40% нь ажиллаж байна. Миний ихтгэл дээр ногоон мордод орж ирэх. Тал хавраас Өөрийнхөө талбайд юм тарьчаад 100 хөрсөндөө буцаад болчих. Юм бол үндсэндээ нөгөө хөрсөө буцаагаад ургамлынхаа үлдэгдээр баяжуулж байгаа хэлбэр. 今日は2つの話題についてお話をさせていただきました。一つは私たちが今進めているモンシェップというプロジェクトの話。そしてもう一つは日本の農家の指導の仕組みであります。Тармил ургамлын хамгаалал, ер нь ургамал хамгаалал гэдэг нь юу вэ гэхээр одоо ургамлаа өвчнөөс одоо хотны шавжаас, хог ургамлаас, мэрэгч шавжтаас хамгаалах асуудлыг ярьж байгаа. Монгол орны хөдөө аж ахуйн үйлдвэр бол асар том газар нутагтай тариан талбайд тариалт явуулдаг. Энэ бүгдийг маш эдийн засгийн үр ашигтайгаар өдөртөн жолоодохын тулд энэ техник тоног төхөөрөмжийг ашиглах нь маш зүйтэй. Энэ чиглэлээр бас хөдөө аж ахуйн сургуулийн эрдэмтэн судлаачдын хийж байгаа бүтээлийг бас танилцууллаа. Дипломтой мэрэгчлэн гэхээсээ илүүтэй одоо чадварлаг мэрэгчлүүдийн нэрэлт одоо гарч байна. За энэтэй уялдаа дэлхийн одоо дээд боловсролын одоо хүний нөөц бэлтгэх бодлогод ч мөн бас өөрчлөлт орж байна. Хэвийн ирвэхээ бол ерөөсөө эрсдэлтэй байгаа. Танай талбайд 2025 онд гарсан л бол 26 онд бол гарна. Танай талбайд өвлжиж байгаа гэсэн. 10年、20年かけてずっと横にいてくれる人がいた方が安心して経営を改善できるということがあるので、ぜひそういうことも考えていただきたいと思います。こういう2つのお話を今日はさせていただきました。ありがとうございました。